Цагийг дэмий өнгөрүүлсэн хүн амжилтын гал тэрэгнээс байнга хоцордог. Та төлөвлөсөн ажлуудаа цагт нь амжуулж хийж дуусаагүй байтал хийх ёстой зүйлс араасаа гарч ирээд хаана анхаарлаа төвлөрүүлэхээ мэдгээ байгаад асуудлынхаа гарц гаргалгааг олж чадахгүй байна уу? Хэрв тийм бол та цагийг тань дэмий үрж байгаа зүйлсээс татгалзаж цаг төлөвлөлтийн арга ухаанд алхам алхмаар суралцах нь зүйтэй юм а. Цагийн зөв менежменттэй байхын хамгийн гол зарчим нь олон асуудлыг шийдвэрлэхтэй биш, харин шийдвэрлэх ёстой асуудлынхаа тог анханасаа цөөн байлгах юм. Үүнийг хийх цорын ганц алхам нь харилцаандаа үгүй гэдэг үгийг зөв ашиглаж сурах юм. Та бусдын голдод үгүй гэдгээ тодорхой хэлж өөрийгөө зөвөр ойлгуулж сурснаар өөрийнхөө чухал асуудлуудад илүү их цагийг зарцуулах боломжтой болно. Тиймээс та цагийг тань дэмий үрж байгаа зүйлсээс зоригтойгоор татгалзаж, урдаа тавьсан зорилт төлөвлөгөөнүүдэд амжилттай биелүүлснээр урам зориг олж авах нь танд юу юунаас илүү чухал гэдгийг санаарай. Нобелийн шагналт хүний эрхийн төлөө тэмцэгч Нельсон Мандела хэлэхдээ бид цаг хугацааг ухаалаг ашиглах хэрэгтэй. Гэхдээ зөв үйл хэргийг хизээж эхлүүлж болно гэдгийг санах ёстой хэмээн хэлсэн байна.